Монгол ухаанд суурьсан боловсролыг хэрэгжүүлэхэд ямар шийдэл вэ? Боловсрол гэдэг бол орон зайдаа эзэгнэх үү гэж ийм тодорхойл Монгол ухаанд бичдэг. Монгол ухаан дотор яадаг вэ гэхээр хүнд боловсрол байхаас гадна энэ эргэн тойронд амьдарч байгаа амьтдад бас боловсрол байдаг гэж үздэг. Амьтдад. Одоо үхэрт боловсрол байх нь шүү дээ. Чононд боловсрол байх нь байна. Тэ? За тэгэхээр зэрэг энэ боловсролтой холбоотой ойлгох. Тэгэхээр зэрэг энэ дээр боловсрол гэдгийг саяын бүх амьд амьтдтай холбоотойгоор ерөнхийд нь нийлүүлж нэг тодорхойлт өгсөн саяын тэр. Боловсрол гэдэг бол орон зайндаа эзэгнэх вэ. Үхэр бол үхрийн тугал болох нь. Үхрийн тугал те хоорондоо мөргөлдөж байжгаад бэлчээрт гараад тэнд очиж гизээ дүргэжээд шөнө оройд нэг хөвж одоо хонох ийм зүйлийг одоо ходоодондоо хийгээд ингээд ирэх энэ хэмжээний юм дээр төөрөхгүйгээр ингээд яваад ирж байгаагаа орон зайндаа эзэгнэж ийнэ гэж үздэг. А чонны тухайд бол одоо юу гэж үзэх нь вэ? Чонны бэлтрэг ойр хавьяасаа жижигхэн яах нь авчраад өгсөн байж байгаа зүйлийг өнөөдгийг өөр яах нь задлаад, ураад, тастаад ямарсан ходоод руу давуулаад. А тэгээд гитэж мярааж байгаад ямар нэгэн тийм дутуу ингээд бариад ирчихсэн бай ээжийнхаа те нэг чи чонныхаа те бариад ирсэн байж байгаа зүйлийг нэг амийн таслаад өөрөө ингээд ходоод руу давуулцдаг болоод ирэхээр зэрэг сая энийг чонны боловсрал бэлтрийн боловсрал. Тэгээ орон зайдаа эзэгнэ гэхлээр зэрэг насвыг үүссэн чон болоод ирэхээр зэрэг нөгөө оршихуй дээр нөгөө чинь өөрийн гэсэн нэг ухаанаа гаргаад амьдрын шүү дээ. Тэр нэг чон сүлд дээр гардаг шиг. А тэрнтэй адилхан яг энэ Монгол ухаанаар бол яг л хүн тэгвэл одоо яах нь өөрийнхөө эргэн тойронд амьдарч байгаа жаяг дотор яаж амьдрах юм бэ гэдэг дээр эзэн бол чадж байгаа энэ үе дээр яах нь сая боловсрлоо гэж ярьж байна. Боловсрж байна гэж үздэг. Тий. Тэгэхээр зэрэг тодорхойлтыг дахиад хэлчихье те хүмүүстээ сонирн байж магадгүй. Орон зайдаа эзэгнэх үү бол боловсрал гэж үзэж байна. А тэгвэл дэлхийн боловсролын тодорхойлолт дандаа энэ сая хэлсэн тодорхойлолтын дотор агуулгаддаг. Ингэ судалж үзэхлээр зэрэг. Тэгэхээр бидний өвгдөөц бол арай л жоохон өөр цар хүрээгээр харж боловсрал гэдгийг тодорхойлсон байгаа юм л да.